Өглөөний өдрийн амьд өгчүүдээ тэгээд өнөөдрийнхөө өгрөөгөө орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Тэгээд өглөө бүрийн үгийнхаа төлөө танд бас баярлалаа. Их эзэн минь өнөөдрийн үгээр дамжуулан та биднэрт ойлголтыг, ухаарлыг өгөх болтугай. Тэгээд энэ үгээрээ бид нар өдрийн турш алхахад, амьдрахад, үйлдэхэд та туслаарай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэй Ром номын 1-р бүлгийн 16-аас 17-г хуваалцах болно. За би ингээ уншиж өгье. Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоны юуны төрөнд юудэ түүжлэн грек хүнийг аврах бурхны хүч мөн. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичсэнтэй адилаар бурхны хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлд ишлэгддэг гэсэн байна. Амен. За Ром ном бол үндсэндээ Библи доторх Библи гэж үздэг байгаа. Тэгээ Ром ном нь Паулийн сайн мэдээний сургаалыг нэгтгэн харуулсан загтал өгөөд бүх хүн нүглийн дор тул зөвхөн Есүс Христ итгэх итгэлээр Бурхны өмнө зөвтгөгддөг гэж заасан байгаа. Итгэгч хүн ариун сүнсээр шинэ амьдралд орж Бурхантай эвлэрч Христийн дагалдагчийн ёсоор хайр, шударга зан зөвхт амьдралаар амьдрахыг бас уриалсан байна. Аврал нь юудэ болон харь бүх хүмүүст зориулсан гэдгийг Паул энд онцлсан. Ромын чуулганууд юудэ болон христчин харь үндэстэн итгэж энэ хоёр бүлэгтэй байсан. Тэгээд энэ хоёр бүлгийг эв нэгдлээ суурийг тавих хэрэгтэй юм байна гэсэн энэ шаардлага үндсээр Паул энэ загтлыг бичсэн байдаг. Тэгээд саяны миний уншсан хэсэг бол Ром номын гол түлхүүр ишлэл гэж явдаг. 1:16-аас 17 Ром номын маань түлхүүр ишлэл гэж явдаг байгаа. Тэгээ өмнөх хам ишлэлийг нь харах юм бол би сайн мэдээний өртөө гэж бас гарсан байдаг. Паул энд хэлснээр бол Христ итгэж бид Бурханд үл итгэгч нарт сайн мэдээ ярих, хүргэх өртөө гэж бас хэлсэн байгаа. Тиймд бид нар өөрөө төлөхөд хязгаарт бэлэн байх хэрэгтэй юм аа. Би сайн мэдээнээс ичгүй гэж Паул энэ дээр итгэл дүүрэн хэлсэн байдаг. Энэ хоёр ишлэл бидэнд хэд хэдэн үүрэг даалгавар байгаа талаар бас гарч сануулж байгаа байдаг. Би сайн мэдээнээс ичдэггүй. Та өнөөдөр хэн ч хамаагүй сайн мэдээ ярихдаа эзний авралыг, эзний сайн мэдээг ярихдаа иччихсэн тохиолдол байдгүй. Эсвэл өөрийнхөө итгэл үнэмшлийнхаа өмнөөс бас юм иччихсэн тохиолдол байдгүй. Та энэ зүйлийн талаар бас тунгааж бодож өөрөөсөө бас асуугаарай. Паул энд хэлэхдээ би бол сайн мэдээнээс ичдэггүй. Тэм учраас би сайн мэдээг хүн болгон тунхаглаж ярьдаг юм а гэсэн мэт. Бид ч гэсэн яг Паултай адилхан өөрийнхөө итгэл үнэмшлээсээ ичихгүй, сайн мэдээ ярихдаа ичихгүй бас бусдад тараадаг байх хэрэгтэй юм аа. Сайн мэдээ бол Бурхны хүч гэж энд хэлсэн. Хүч чадал гэдэг бол грекээр тесрэх бөмбөг гэсэн утгыг илэрхийлждэг. Тэгм учраас сайн мэдээ нь 90 бусын бурханлаг хүч, сайн мэдээ нь авралт хүргэх юм хүч байдаг юм аа. Аврал бол чөлөөлт гэсэн утгыг илэрхийлдэг. Аврал нь сүнс, сэтгэл санаа, оюун бодлыг аврах, чөлөөлөх гэсэн үг юм. Сайн мэдээ бүх хүмүүст зориулагдсан. Арьс өнгө, яс үндэс энэ бүхнээс үл шалтгаалаад бүх хүмүүст зориулагдсан гэсэн. Есүс Христ итгэсэн хүн бүр аврагдана гэсэн. Хамгийн гол нь хүмүүсийн өөрийн сонголт бас үүнд их өөр нөлөө үзүүлдэг. Авралыг авч болох хамгийн цор ганц зам бол мэдээж бидний эзэн Есүс Христ байгаа. Есүс Христ итгэх итгэл байдаг. Юудэ түншлэн грек гэж хэлж байгаа ч цаашлаад бүх хүндэд тараагдах ёстой юм а гэсэн үгийг бас илэрхийлсэн. Үйлс намын 13:46 дээр Паул Барнаб хоёр зоригтойгоор сайн мэдээ тунхагласан талаар гардаг. Бид ч бас үүний адил өөрсдийн итгэлийг зоригтойгоор ярьж сайн мэдээ тунхаглаж олон хүмүүст Есүст итгэх итгэлийн их үүсэр үд хаалганд бас болох хэрэгтэй юм. Түүхэн нөхцөл байдлыг харах юм бол Юудэ Иерусалимаас сайн мэдээ эхэлж цаашлаад грек хүрсэн ч энэ сайн мэдээ бүх хүндэд, бүх хүмүүст хүрэх ёстой талаар өгөөс. Энэ бүлгийн саяны миний уншсан 16-17 дугаар эшлэлээр 3 үнний талаар бас өгүүлсэн байна. Нэгт нь сайн мэдээний хувьд үзүүлэх нөлөө бол аврал юм а гэсэн. Сайн мэдээнд хүмүүсийг авралд мөнхийн усад хүрэхээр түлхүүр нь бий болж идэг. Хамрах хүрээ бол зөвхөн Юудэ грек биш мөн дэлхийн бүх хүмүүст гэсэн. Бүх хүмүүс сайн мэдээ хүрч бүх хүмүүс сайн мэдээ тунхаглагдах ёстой талаар гарч байгаа.
Эцэст нь аврагдах нөхцөл бол зөвхөн Есүс Христ итгэлээр гэсэн байна. Бурхны зөвхт байдлыг авах цорын ганц зам бол Есүс Христ итгэлээр байгаа. Зөвхт байдал гэдэг үг шинэ гэрээнд 92 удаа дурдгдсан байдаг. Ром номонд бол 36 удаа гарсан байдаг. Яг Бурханаас ирэх зөвхт байдал гэдэг энэ үг бол Ром номонд 8 удаа гардаг талаар бас бид нар харж болно. Шудраг байдал зөвтгөл гэсэн бас энэ давхар санааг зөвхт байдал гэсэн үг илэрхийлж байдаг. Энэ үгийн гол утга санаа гим хийхээс эсрэг байх гэсэн утгатай байна. Зөвхөн түүнээс л ирэх зөвхт байдлын тухай гэсэн ийм утгыг илэрхийлж байдаг. Бурхан биднийг итгэлээр авардаг. Итгэж болсноос хойш бид бүх зүйлийг итгэлээр хийдэг. Мөнхөө улсад ч гэсэн бид нар итгэлээр ордог. Бид нар Христэд итгэлээр ирж аврагдсныхаа дараа бүх зүйлийг итгэл дотроо хийдэг. Мөн бидний итгэл нь үүстэй байх талаар Еврей номон дээр бас өгүүлсэн байдаг. Бурхны зөвхт байдал итгэлээр эцлэгдэж, итгэлээр хүнд ирдэг. Сайн мэдээ бол хүн төрөлхтний аврал зориулагдсан Бурхны хүч юм аа. Тэгээд итгэж ахын тусам та нар мань өдөр болгон өөрсдийнхээ итгэлээс ичихгүй байж, авралын сайн мэдээг тунхаглаж, агуу захирамжийн дагуу хүн болгонд аврал сайн мэдээг тунхаглаасаа гэж уриалж байна. Тэгээд өнөөдрийнхөө үгийн цагийг дуусгаад эзэн бурхантай хамтан залбирцгаая. Бидний хайртай эзэн таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Тэгээд өнөөдрийн үгээр дагуу амьдрахад та бидэнтэй хамт байгаарай. Өдөр бүр цаг минут тутам бүр бид нэр итгэл дотроо алхаж, итгэлээсээ ичгүй байж, авралын сайн мэдээ таныг танихгүй, мэдгүй хүмүүс болгонд хүрэхэд та биднийг ашиглаж, та биднийг ариун сүнсээрээ хөтлөн дагуулж, бидний ам яриа үйлдэл болгон сайн мэдээ байх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.